Сайн байцгаана уу? Хувь хүний хөгжлийг дэмжиж чиглэсэн зураг хичээлийн маань өнөөдрийн сэдэв харилцаа яагаад чухал вэ? Хүний зан авирын 24 хэлбэр байдгаас амьдралын ташаалыг хамгийн сайн мэдрүүлдэг нь хүмүүсийн хоорондын харилцаа байдаг. Хүн унтахаасаа бусад цагийнхаа 75%-ийг бусадтай харилцаж өнгөрүүлдэг ба үүнээс 30%-ийг нь бусдтай ярьж 45%-ийг нь бусдыг сонсож өнгөрүүлдэг байна. Ихэнх хүмүүс харилцааныхаа талаар бодохдоо хамгийн түрүүнд нөгөө харилцагчаа боддог. Гэвч харилцаа надаас эхэлдэг гэдгийг мэддэг байх нь хамгийн чухал юм. Таны харилцагт сөрөг бөгөөд муу хүн байх хэсэг нь тийм ч чухал биш. Харин та өөрөө эерэг байх нь хамгийн чухал юм а. Харилцаа муутай хүн цагийн бүтээмж таарав, хувийн зохион байгуулалт муу, хариуцлагаас зайлсхийж шалтгаалдаг, бусдтай хамтран ажиллаж чаддаггүй, бусдыг тушаах, сүрдүүлэх, буруутгах, шүүмжлэх, шүүх хандлагатай байдаг. Иймд харилцах чадвараа хөгжүүлэхгүй бол хаанч амжилттай болохгүй. Харилцаагаа сайжруулахын тулд хувиа хичээхгүй байх, бусдын үзэл бодлыг хүндэтгэх, нэгний уужилж чаддаг байх, найрсаг харилцааг эрхэмлэх, асуудлыг зөв зохистой шийдвэрлэх, сайн харилцагч байхын тулд сайн сонсогч байх, харилцах чадвараад хөгжүүлэх, бүрэн ашиглах талаар мэдлэг ойлголтоо нэмэгдүүлэх хэрэгтэй. Харилцаа бол хамгийн чухал зүйл бөгөөд бүх нэг шийдэх түлхүүр юм а.